За асуултуудыгээс давцуулахгүйгээр бас асууя. Энэ хуулийг хилцхийг бол дэмжиж байгаа. Энэ техник технологи бас давуу талууд авчирж байгаа. За энэ эргээд бас шинжилгээ ухааны энэ ололтууд бас энэ гэр бүлийн харилцаан дээр бас нөлөө олон өөрчлөлтүүдийг авчирж байна. Хүү солиулснаас бас гэр бүлийн харилцаан дээр бас үр дагаврууд авчирж байна. За тээгчхийн асуудал ч гэдэг юм уу. Маш олон зүйлүүд дээр бас энэ гэр бүлийн хуулийг шинжлэх хэрэгцээ шаардлага нийгэмд бол үүссэн юм аа. Энийг бол би түлээмжшүүлэх ёстой. За хоёрдугаарт яг энэ хуулийг харахаар эцэг их байх эрхийг хасах. Ингэсэн тохиолдолд мэдээж ах дүү нарт нь өрчлүүлэх, за магадгүй асралт гэр бүл байлгах, асрамжийн газарт хөргүүлэгч байд юм уу. Ийм үе шаттай харилцаанууд байна. За нөгөө талдаа бас энэ гэрэлтэй бүртгүүлэгч байгаа юм сургалтын суугч гэдэг юм уу. Энэ бүх асуудлуудын зардал энийг зохион байгуулах, удирдлага зохион менежментийн асуудлуудыг хариуцах асуудал энэ хууль дээр ерөөсөй тодорхой харагдахгүй байгаа. Сая энэ хууль зүйн дотоод хэргийн яамны хэлцээний даргын хариулт бол яг энэний буюу тэр гэр бүлийн хөгжлийг дэмжих тухай хууль яаралтай орж ирэх ёстой. Тэгэхээр энэ гэр бүлийн хуулийг хилцэхдээ энэ гэр бүлийн хөгжлийг дэмжих хуультай бол зэрэгцүүлж яг бас авч явах ёстой гэдэг зүйлийг нэгдүгээр тэнд хэлье гэдэг зүйлийг хэлье. За хоёрдугаарт яг би энэ гэр бүлийн хуулийг хилцэж байгаа дээр нэг олзуурч байгаа зүйл энэ ургийн овгийн асуудлыг шийдье. Энэ ургийн овгийн асуудлыг монголчууд ерөөсөй ойлгодгүй юм байна. Энэ ерөөсөй ингээд нэг гадны иргэнийг монгол хүн болгох гээд байгаа юм шиг ингэж ойлгодог зүйл юм байна гэж ойлгоод байгаа боловч эн чин эцэгхийн нэрээс өөр. Энэ ургийн овгийн анханасаа хэрглэж ирсэн үг түүх нь ерөөсөө цус ойртолтоос сэргийлэх. Тэгэхээр энэ цус ойртолтоос урьдчилан сэргийлэх энэ ажил дээр Монголын түүх уламжлал бол үнэхээр хосгүй байсан мэдэгдээд байгаа. Тэгээ 1923 онд тухайн үеийн шийдвэрээр ургийн овгийг хэрэглэхийг хориглоод эцгийн нэрийг хэрэглэхээр болсон. Үүнээс шалтгаалаад өнөөдөр Монгол улсад цус ойртолт маш өндөр түвшинд хүрсэн. Гişүүдээ би асуулт асуугаад байгаа давхцахаар хэцүү байна. Тэгээ хоёрдугаарт өнөөдөр Монгол улсын маш 21 аймаг 330 суманд ялангуяа сумын түвшинд, багийн түвшинд энэ тэнд амьдарч байгаа хүмүүсүүдийн 85 орчим хувь нь 3 дахь 4 дахь үе дээр хоорондоо гэрэлж байна. Энэ цус ойртолт чи өөрөө эргээд энэ хавдрын суур болд юм байна. Энэ хавдар залуучуудын шалтгаан чинь цус ойртолт юм байна. За дээрэс нь оюуны хомсдол болон энэ маш олон ургийн гажгийн өөрчлөлтүүд чинь цус ойртолтоос болж байгаа маа. Тийм учраас энэ ургийг овгийг нэг өөрчлөх асуудлыг цэгцтэй яг архивын баримтан дээр тулгуурлаж өөрчлөх асуудлыг нэг төр зохион байгуулъя гэж байгаа. Би яагаад ингэж хэлж ийм нэхэр энэ хүн амын тоолгын материалууд төрд байгаа. 1929, 33, 44, 56, 88, 2000, 2010 онд хүн амын тоолго хийсэн. Сая 2025 онд Польш улсаас авчирсан баримт ирлээ. Өөрөөр хэлэх юм бол Монгол улсын хүн амын 16, 15 онд хийсэн тоолго олдсон. Энэ тоолгын баримт дээр маш нарийн деталь буюу тухайн айл өрхийг бүр гэртээ гэргүү ямар аж ахуй эрхэлдэг, жилдээ хичнээн тоон хадлан бэлтгэдэг. За ерөн статусын хувьд ямар мэрэгжилтэй хүмүүс байсан. За гадны хошуунаас ирсэн үгүй юу буюу яг удам судрын үед хинбэ гэдэг зүйлийг ч тодруулж болох хэмжээний ийм материалыг Польш улсаас авчирж Монгол улсын түүхийн зарим эрдэмтэд хэвлүүлсэн байна 9 ботном. Тийм учраас төр засгаас энэ асуудлуудыг менежментийн хөв зохион байгуулад ураг төрлөөрөө нэгдээд энэ ургийн овгоо шинжлэх асуудал дээр ингэж тусгаалan бас хэлбэршүүлсэн байдлаар тогтоогод өгөх энэ болцоог нь бүрдүүлж өгөх ёстой маа. Тэгэхээр энэ асуудлыг өгөн дагж мөрдөх журмын үйл болон зохион байгуулалтын шийдмээр байгаа. Архивын ерөнхий газар дээр материалууд чинь ерөөсө 20% захимдсан байна. Тийм учраас энэ хүн амын тоолгыг чинь бүрэн ашиглаж чадахгүй байгаа хгүй хүмүүс. Тэгэхээр энэ асуудал дээр ямар байр суурь бодлого байгаа вэ? Тэгэхээр миний өмнөх хоёр асуудал дээр бас ажлын хэсэг хариулъя. За мегмар дарга 4-р микрофон. За сайн зүрх гишүүний асуултанд хариулан ургийн овгтой холбоотой асуудал. За гэр бүлийн хууль дээр бол энэ ургийн овгийг хөтлөх өвлүүлэхтэй холбоотой гэрлэгчдийн эрх үүрэг дээр бол оруулж ирсэн явж байгаа. Тийм учраас яахаар байхгүй таны хэлж байгаагаар энэ цус ойртолтыг сэргийлэх Монголын уламжлалт энэ өв соёл бол энэ овгийн бичиг ургийн овгоо барьж явж исэн энэ бол соёл байгаа. Тэгээд энэ улсын бүртгэлд байгаа мэдээллээр бол таны хэлдгээр бол
энэ боржгон сартуулж гэдэг юм уу энэ янз янзын байдлаар ингэж одоо яг үнэлэлтэйгэр ч гэдэг юм ургуу авгаа бичүүлэг үүс болж иймэрхүү асуудлууд бол замбраагүй болсон ийм бол хандлага байгаа. Тэгээд иргэний улсын бүртгэлийн хуулийг зааснаар бол иргэд бол энэ одоо буруу хөтлөгдсөн, буруу бичигдсэн зүйлээ бол одоо солихын хууль эрхцэн боломж нь байгаа. Зүгээр яг одоо энэ хэлц хэсгэн дэмжигдээд хэлцүүлгийн шатанд бол энэ хууль маань шинжилсэн найруулга учраас бас журмын зохицуулалттай холбоотой энэ зүйл хэсэг оруулж ирээд одоо энэ дээр нь энэ ургийн бичгийг одоо зэгслэх асуудалтай холбоотой зүйлийг бол хэлцүүлгийн шатанд нь бол санал гаргаад бол дэмжүүлэх болцоотой байхаа гэж харж байна. Сайн зураг гишүүн тодруулъя. Хууль зүйн дотоодын яамаас дэмжиж байгаад баярлалаа. Тэгэхээр би юу хэлэх гээд байна гэхээр хувийн талаас боломж байгаа боловч 18 он хууль батлагдсанаас хойш буюу бүртгэлийн багц хуулиас хойш 712 иргэн ургийн авгаа солиулсан. Энэ өөрөө нэг архивын лавлгаа баримт бичиг авахд хүндрэлтэй байдаг. Тийм учраас энэ 8 удаагийн хүн амын тооллогыг яаралтай цахимжуулаад энэ дээр family search буюу технологижуулаад энэ дээрээсээ бас яг ураг төрлөөрөө нийтээрээ ингэж бичлэлтийн болоо зөрүүтэй эсвэл энэ зохион мөл аваг нь буруу ээжээ гэдгээ тогтоолгоод явах хэрэгтэй. Энийг хийгээд ирэх юм бол одоо маш олон боржгоо уг авсан хүмүүс баг боржгон биш болж хуурна л та. Яг жинхэнэ удам сүтрэн гарах юм байна. Инээс харин айхгүйгээр бид нар тогтоох хэрэгтэй. Өнөөдөр 92 мянган овг байгаа. 1918 оны тоолгоор бол 1200 овг байсан. Тэгээ одоо ийм замбраагүй байдалд очичоод байгаа. Энэ цус ойртолчин ерөөсөө Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын одоо маш олон суур өвчнүүдийг авчирж гинэ гэдэг зүйлийг эрдэмтэд тогтоогод байгаа байхгүй. Энэ үндэсний аюулгүй байдлын одоо зөвлөлөөс хийсэн судалгаагаар одоо 10 Нэмэлт 1 минут үгүй. нийт одоо энэ гэр бүлийн 9.2% цус ойртолтой байна. 21 одоо 22 орчим хувь цус ойртсон байх магадaltaй байна. 30 орчим хувь дээр нь ямар нэгэн соггууд гарч ийна гэж. Эндээс гарсан хүүхдүүд дандаа ямар нэг өвчтөй байгаа. Тэгэхээр бид энэ одоо тоглоом биш болсон. Хоёрдугаарт энэ асуудлыг шийдэхгүй бол олон улсын өвчний одоо 10 дугаар ангиллын 19 бүлэг 32 төрлийн хорт авдраар өвчлөд байгаа суур салтгаанчийн цус ойртолт болчиход байгаа. Тэгэхээр энэ зүйлүүдийг яг зохион байгуулалтаар цахим хөгжлийн яам, хууль зүйн дотоодын яам, бүртгэлийн байгууллага мэдээллийн сан үүсгээд тусгай нэгж байгуулад яг ураг төрлөөрөө бас энэ ургийн овгоо нэг шинчилж баталгаажуулж авах энэ асуудлыг шийдье. 1915 оны хүн амын тооллогыг Оросууд аваад явсныг Польшидоос бид нар олоод ирлээ. Энийг чулуун доктор 9 ботном хэвлүүлсэн байна. Энийг зохиогчтой нь ярьж байгаад эргэлтэнд оруулаад яг энэ ургийн овгоо нэг баталгаажуулж зүгээр тогтоолгох энэ хэн байсан бэ гэдгийг нэг тогтоолох асуудал баймаар байна. Энийг гадуур одоо мушгиж энэ хятадуудыг овгжуулах чинь нэтэргээ Бивцог сайд 1 минут. Тэгээ ургийн овг уул нь бол монголчуудын эрт дээр байсан уламжлал соёл бол үндсэндээ одоо нэг өр удмаа овг удмаа цааш нь хадгалж явах хоорондоо одоо бас нэг цус ойртохгүй бас суухгүй байх гэдэг олон талын их ач холбогдолтой байсан юм байна лээ. Бид нар чинь бас нэг хэсэг хугацаанд овгийг ашиглахаа болсон. Сүүлийн үед ашиглаж эхэлсэн. Үүнтэй холбоотойгоор үндсэндээ овгийн нэр овг эцгийн нэр өөрийн нэрийг ингээр овг дээрээс тэгэл зайлшгүй бичих шаардлагатай болсон учраас тухайн үедээ тэгэл ихэнх нь бол одоо нэг боржгон гэж явцсан. Тэгэл дураараа овг өгөө явцсан. Иймэрхүү болцсон. Одоо энийг одоо буцаагаад нэг хүний эрхтэй холбоотой асуудал учраас заавал одоо тэр эрт дээр удам судраа судалж яаж ийм тийм овг өгөх одоо шахах нь бол жоохон хязгаарлагдмал байх. Тийм болохоор одоо юу гэдэг энийг нээлттэй л одоо шийдэхээс өөр аргагүй байгаамаа. Энийг өссөн ойлгоорой. Хүн энэ бол үндсэндээ овгийн одоо нэрх за цаашдаа За нэмэлт 1 минут Бивцог сайд. Цаашдаа бас одоо таны хэлж байгаа тийм үү энэ цус ойртолтой холбоотой энэ өр удамтай холбоотой энэ асуудал дээр бол бас иргэдийн бас нөгөө иргэний үүргээ ухамсарлах хүрээнд бид нэр замун хуулиндаа тодорхой зохицуулт гэж энэ угийн бичиг хөтлөх энийг бас хамаатан садна эцэг өвгдөө мэддэг. Одоо бид нар чинь ихэнх нь бол 3 үеэс хойш мэдхээ болцсон байгаа. 5 үе, 7 үе мэддэг байвал хэрэгтэй. Цаашдаа энийг хөтлөөд өр удамдаа өр ач зээнартаа цаашлаад үлдээх юм бол бас одоо тэр аль алинд л хэрэгтэй байх л та. Тэр үднээс бас энийг бас тодорхой зохицуултууд бол орсон байгаа. Энэ ургийн бичиг хөтлөх талаар. Энийг одоо овг авах тал дээр бол тодорхой хуульчлах боломж байхгүй. Яг өнөөдөр боржгон авахдаа 600 мянган хүн байт юм байна. Боржгон дахиад боржгон 2
ОИ2 үсгэн өөр тэгээд бас 200 мянган хүүтэй сартуул авахтаа гэдэг ингээд иймэрхүү хүмүүстэй өөрсдөө л дур дураар авгаа өгч байгаа. Мэдээж таны